Юу хийсэн бэ л гэдэг үү тэр. Дахиад механиклсан. За T24 топыг бүр минитэд за бүр kill point болгоод оруулаад ирж байгаа юм. Нилээн зэний 370 метрийн ард цаанаас ноглоод унгаацсан биз дээ. Бараг дөрөв. За шуу шахан ороод ирж байгаа рефьюз хамгаалтыг хэрэгтэй. Зайфата нэлээд ойрхон ороод ирсэн. Яа, нуруугаа эндээс рефьюз харуулсан. Зиол огсож байгаа. Дөг ганцаар үлдсэндээ нээдийг атгацсан байгаа. Four Tribes-ийн. За хөдөлгөөн дээр нь тоглоод өгөх үү? За өөрөө шууд нээлж байгаа юм байна. Энэ дээр Four Tribes-д оноо олохгүй гэж үзэж байна. Айгуу загсцсан. Сая зүүн талаас Core муутай болчлоо. За ороод ирсэн Joker. За дуусхийг гэж юм да. Cube Stark-гүй Joker ч галнаасан байгаа шүү дээ. Хоёр дахин заа болчихлаа. Яа. За Aurora ч хөдөлгөөнийг оруулаад ирсэн. Refuse-ийн сэрэн дээрээс kill болж байгаа. Scarface урдаас нь Ziol-ыг унгаагаад авчиж байгаа юм байна. Top ганцаараа хүмүүстээрээ. Дөкийн хувьд бол нэлээд зайтай байна. Яа. Энэ хүнийд орж ирсэн. Scarface ороод ирлээ. Aurora Gaming. За camp эзэнтэй байсан call. Гэтэ ULF-ийн Aurora Gaming. За Aurora ч биш үү. Нэг баг мөргөд ороод ирэхэд бол utility-гээр бөмбөгтэй гэсэн шийдвэртэй хамгаалтыг бол засцсан байж. Ай. 3 тоглогч жоо нэлээд их талдчлаа Aurora Gaming. Нэг тоглогчтой үлдэж байна. Багийн ажил Captain Hook. Captain Hook гэдэг шиг тийм. Торгийн баруун урд хязгаар дээр Монгол улсаа төлөөлөө болж байгаа Aurora Gaming-ийн Hook-ийг мэдэхгүй байгаа юм. За Rage баригдсан жигэл. Уунгаа 4 тим. Nice. Одоо 3-таа гарчаал гэдэг болон давраад ирэх болно шүү дээ. Яа Дөкийн Kevin шилжилтийг л хармаар байна да. За тулцсан. За Шакл хийж байгаа юм. Дөг гарч ирээд Хигоор эндээс нээ зараа дээрээс өрөө тавьж байгаа юм байна. За ер нь зүгээр шүү дээ. Хангалттай. Cover орж ирдэг шүү дээ ялтч. Өндрөөс унгах боломж байна. За хөдөлгөө игээд зүүн талаараа тоглоё гэсэн шийдвэр төрсөн байна да. Nade Boobs-ийг чиглэснээ доороо чүдээ гэсэн чи Nade-ний дэмж. За энэ орцсон. Хоёр дахь Nade. Энэ орцсон шүү. Өндөр дэмж. Орсон. Дөкийн Nade ороод ирсэн. Boobs-ийн knockdown болж байгаа. Team Flash. За бараг eliminated болж байгаа юм байна. Хойноосоо бодлыг авсан. Аренагаас Ternicate. Аны авгаалт дээр сууж байсан тамирчиг унгач чанстар Aurora Gaming тойрогтой орж их боломжийг бол үү таалах сайхан нэглээд ирж байна да. За одоо сонголт бөөрхийн өдрөөгөө тоглож байна. Aurora Gaming дээр хитрхи задаа талбар байгаад ах юм бол Ida Sport-ийн MV-гийн позишн бол баг харагдсан байгаа. За топчин IQ-г нөхөлж байгаа. За зүүн талаараа нэлээд тоглох сонголтыг гаргах уу? Forty-ийн зүүн талаараа нэлээд байрлалыг авсан байсан. IQ-г нөхлөд өгсөн байгаа юм байна. Aurora уулынхаа 79-гээр cover-ыг үүсгээл ороод байгаа. За машинуудыг бол нэлээд сэглүүлээд байгаа юм чинь Ziol-ийн буудал Ternicate-ээр унтуулаад өгсөндөө төр унтлагтай. За машин гэрээ ойрхон байгаа да Ziol. Гой байна. Зүүн талдаа cover хэрэгтэй байсан. Энэ машиныг бол бүх юм ашиглаж ажиллах ёстой. Ida Sport-ийн соло тамирчдын мэдээлэл бол харьцангуй Aurora Gaming дээр ирээгүй. Ida дээр харин Nade байхгүй. Энэ сайн мэдээ. Чимээгүй байж байгаа нийтлээд Aurora Gaming дээр аюултай байж ирэхээр байсан. За хоороо бол гэтээ сонголтыг бол арай өөрөөр хийчлээ. Түрүүний ярьж байсан camp дотроосоо гэж хэлсэн call-ыг бол авсан. Арай аренагийн позишнлөө бүргөд ороод ирсэн байдаг. Donshin Bradford 2 үнэ давуу гаргаад ирсэн. Ternicate court орсон байгаа Hyunbin. За одоо таймга тааруулын Spoken дудаас нээд гарсан гэсэн мэдээллийг авсан. Spoken дууд байгаа хоёр тавьчин. Арена онсаа. Янзын да. Тоглолтоос 2 оноотой арена World Rank-ийн топ 1-ийн слотыг хичээсэн squad update болсон. Furia Sport, Horror Sport-ийн адаас нүгэлтэн дээр одоо Ziol хатгаад өглгүй яах вэ? Kill-ийн тооцоолыг Silence-ийг ургаагаад амжсан Хора. За ялах бол хэцүү байгаа Furia Sport-ийн өдөөс. Хигоор амар биш үү? Авж ин да. 12 kill point Furia. Clubs-д дүүлийг үсгээд байгаа аяалаа эндээс цусны давг авсан идэж хойноос Hyunbin дээрээ сунаад өгчөж байгаа юм байна. Гой жиг. Clubs-ыг ийм дуусгаад гой байна. 13 киллтэй биш үү? Гэтэ Furia-г бол дутуу унж болохгүй гэдэг одоогийн нөхцөл байдал дээр Ziol-ыг харсан байгаа жигэл spray дээр жигэл. Ажудаас бууцаа хамгаалаад өгдөг. Яар гоё юм бэ? Жигэл. Энэ момент дээр чи coverлоод амжилтгүй яах вэ? Furia тоглолтоос өндөр киллтэй болсон болж байдаг. Гэтэ араас нь бүүзон шахаж байгаа. Жигэл гэсэн зоодоо хөөгчлөө өсрөөд ороод ирлээ. Унаад ороод ирсэн. Чивиг бас моклоод унжин. Анзин да Хигоор зодоо гарах хэцүү болсон.
тоглолтын топ 4 дээр ихтэй 18 оноо авалттай Fury Esport элдвэт болсон Four Tribes болон Non-Shin Red Force Playzone-ын зүүн нэмгийн төлөө хөрсөлтөөний гаргаж ирнэ. Харин Aurora Gaming за баярлах бол арай эрт байгаа тань. Арай эрт байгаа тань. Non-Shin-ийн full squad-аар байгаа. Four Tribes-аас IQ хамгаалтыг сууж байдаг. Тоглолтын тойрог 36 секунд дээр stage 8. За удахгүй бид нар үхлийн цэнхэр стейжийн шахааг бол харах бол энэ бол юм PUBG Mobile-ийн хамгийн өндөр дэмжтэй сүүлийн тойрог стейжээс орж ирдэ. Авсан. 4-9-4 Non-Shin-тэй. За өмнөх алдаага давтахгүй байхад хангалттай Nigma Galaxy-тэй хамгийн ихний map дээр чинь Aurora чинь 4-9-4 байлтай. Үе 2 нокдаун чинь топ ногцсон. За трейд энэ оруулаад ирсэн дээ Refuse. Янзын да баруун талаараа шалгаж үзээд байна. IQ 100% унтсан гэсэн мэдээлэл байхгүй байгаа юм болов. IQ-гийн хойцсон байсан position төлөө нээдлээд өгч байгаа. TC-ийн хугацаа шахан дээр нь гоё. Тэгэлгүй яах вэ? Refuse. Хоёр дахь нокдауныг Non-Shin Red Force өгсөн. Дөөхөнд киллээд амжсан. Chicken аваад Aurora Gaming зрүүлээ нэг багтлаад байна. Map control алдсан байгаа Non-Shin Red Force Aurora Gaming-ийн өдөөс бол нэлээд эвгүй байдалд орчлоо доо. 46 секундын дараа тоглолтын 8 хаагтар дуусна. Слайдыг зааварчлаа. Зон шахаагүй байна. Зон шахаагүй. Ерөнхийдөө Refuse-ийн ардаас бол хугацаа бол байгаад байгаа. Урдаа хонхор үсгэж байгаа. Модны артлын cover-логоо шилжээд ороод гоё олдогтой гэсэн Refuse. Ганцаархнаа үлдчихлээ модны артлын cover-лог үгээд ороод энэ Engine машин гадаа шахаа хэсэгтэй урдаас нь сойс бариад авсан. Aurora Gaming-ийн хугацаанд дүүх болон тоохтор хамгаалтыг заасан. Модны артлын cover-оос нээлээд өгөөд байна да. Хоёр дамжтай алдсан. Гэтэ энэ тулаанд бол бууж өгөх болоогүй байдаг. Нээд ороод ирлээ. Дөөх тэр нокдаун. Чулууны артлын cover-лог ганц нээд ороод ирэхэл дуусах. Тун орхон байна да гэсэн топ дахиад utility хаяад байна да гэсэн нээд орчлоо. Нойшим. Ямар эвгүй эргээ ирэлт хийчихвэ Aurora Gaming-ийн өдөөс нутаг дэвсгэрээ алдсан байсан Aurora Gaming-тэй Чүмпин гэдэг энэ залуу. За яалах ёстой ороод ирсэн дээ. Топ нэмэлт хүчтэй. Нарийн цагаар буудлыг өгч байдаг гэсэн сум үргүүлчлээ ажлаас хүмбэн шахаад ороод ирсэн. Яа. Таасангүй механик ур чадварыг уул нь үзүүлбэг үзүүлж чадсан боловч Non-Shin Red Force Aurora Gaming-ийг даачиж байгаа юм байна. Машин байхгүй мó? Солкэ гарч спрейцээ солкэ харагдахгүй байгаа энэ хажуунаасаа Эмрэгийн позишноос. За дээгүүр нь спрей явж ин тагсан солкэ сүүлийн сумаар амжилттай Эмрэ дээр нокдауныг учааснараа тооны ярьцаа 2-1 болоод ирлээ. Dark-ин гайхамшиг дахиж хийж чадах уу? Ид шидийг дахиж үзүүлж чадах уу? Хаамсгийн өөдөөс. За энэ бол мөргөж орж ирэхээс сонголт байхгүй. Мөргөн дээр DPS үлээж байгаа. Бариад авсан байдаг S2G. Winner chicken dinner. Өнөөдрийн ихний ранкл хийзэд болж байна үзэгчтэй. Тямба хамгаалтыг хийгээд байгаа. Арихын бүсээс Vitality орж ирж байгаа. Тэрний ард нь Arena тоглолтыг хийгээд байна да. Тэрний Axel-ийн киллийг авч байгаа. За энэ чи Идагийн чи харахгүй мөргөө ороод ирсэн. Charles ч ногцсон. Quizy ганцаараа эргэжлээ. S2G бас 3 дахь ч нэмэгдээд ороод ирсэндээ Arena бас орж ирэхэд бас нэлээд ойр харагдаад байна. Яа, байрлал эвгүй байна. Тямба даага гараад ирлээ шүү дээ энэ эзэлсэн байгаа зүйл дээр Vitality-аар Arena дээр юм хийлээ гэж бодож байсан боловч Arena цэвэрхэн Playzone-д ороод ирснээр wipe out болж байна. S2G-гээс оруулж ирж байгаа Satani Strike. Зоноос нь хаамсагч гэсэн унаа төглөө Champa Sport 2 талаасаа 2 тимтэй болцсон байсан. Гэтэл 3 багийн хоорондын спрейс олцоо бол үүсэж байгаа юм байна. S2G 2 дох үүссэн, ургаасан, ари тавирч нүгсэн. Champa QZ дахиад ганцаараа үлдчихлээ энэ залуу. Түрүүний бас тоглолтын клаш тулааныг бол гаргаж ирсэн шүү дээ. Нэг situation дээр Kamikaze-гийн өөдөө сайхан. Буу сумтаа болцсон байгаа Monster Truck-ийн ардаас каверлаа гараад баруун дарсан тоглолч бидэл байсан Kamikaze нарийнхан цагаар даачж байгаа юм байна. S2G өөрөөр ранкийн 3 дугаар байрнаар бичигдээд яруу төгс ялтыг бол байгуулж байна. Гэхдээ Nigma Galaxy соло тамирчтай үлдсэн Aurora Gaming араас нүгэлтийг хийндэ. Ардаа нэг байгаа гэсэн кол. Энэ удаа Зёл ямар гоё тоглож байна. Өөрийн rampage авсан явж байна. За Scoop-с ганцаараа энэ дэр чинь дөөх шууд ороод ирж байгаа. Нилээ ойрхон ороод ирсэн. За Молог шийдээд эндээс Scoop-ийн байгаа байрлал шууд гаргаад ирж байгаа юм. Нээдийг шийдсэн. За хажуунаас нь топ ууртаа орж ирж ин даваад шатаад. За Nigma Galaxy эндээс 5 дугаар байран дээр хасагтаад өгж байгаа юм байна. За оноогоо архиулъя үгүйтэй оноогоо архиулъя. Chicken Dinner-ийн өрсөлдөөн дээр Aurora Gaming S2G болон Non-Shin Red Force-ийн соло тоглогч бол тулааны талбар дээр тоноод үлдсэн 4-4 гэхдээ нэг солотой stage 8 ямар баг дээр илүү байдлыг зааж өгөх вэ? Kamikaze эндээс маш гоё сейв хөдөлгөөн. Янзи! Хийж дуусаагүй лөөс. Лостыг ноглоод өгсөн дөө. Тэрийг ноглоод ирсэн. Ямар гоё вэ? Ямар гоё юм бэ? Aurora Gaming. За өнөөдөр яста өгөө аваатаа гоё тоглолтыг хийж чадчихээн да Aurora Gaming. За Aurora тал руу эндээ сойц нээдийг хийн. Нээд.
Инфо тодорхой. За ирсэн. Ойрхон багыг тийм мэдчихсэн. За тэрсэн дээ. Байрлал сэлгийн хошоо Корло дамжин Сойц байрлалыг мэдсэн зүрхлээ топ гад нээсэн. Одоо шууд нээд атчихсан биш үү дээ. Сойц гарахад хэцүү. Машинтайгаа урдаас нь drive ороод ирнэ. Урагшаа нөхчиж магадгүй гэдэг тэгээ болж өгсөн Сойц дээр 60% дэмэж дэлтийг өгöd бол алдсан байдаг. Харин топ руу зүрхлээ өндөр дэмэж өгöd амжсан. За cover-то ороод бол цэвэрхэн суучлаа арай S2G спортыг нөгөө зүгүүр дээр мөн адил нээдэр бол бөмбөгдөөд байна. Сая дэмэж нэлээд өндөр хөвтэй орж байгаа харагдлаа. За сүүзэн байл. Шахагдаад байгаа. Урдаас нь угтаж авах боломжтой байна да. Хоёр тамирчин яарахгүй байгаад байна. S2G-ийн хөдөлгөөн бас эндээс нэлээд ширүүхэн ороод ирэх үедээ гэж яарад байна да. Топ. За нэлээд өндөр дэмэж өөр дээр авч байгаа гэж юм. Сүүз амьдраад байгаа. За угсан ба. Энэ дээр явахгүй шүү сүүж байгаа маань Refuse Smoke дундаас гүгэ гараад ирсэн байгаа даа Refuse буудлыг өгж байгаа. Зүгээр байгаарэ. Нийт ороод ирлээ. Refuse камикадзыг таасаад ганцхан тамирч үлдсэн байгаа байна. Aurora Gaming. За өнөөдөр Монгол улсын эхний чек нь орж ирж байгаа байна үзэгчтэй. Чек нь аваатрэ. Энэ бол Aurora Gaming. Монгол улсын алтан соёлын төрийн талбай. Парисын Франц улсын нийслэл хот болох Парис хотно PWC дивжэн дээр мандарч байна үзэгчтэй. Дүүрхэн гой буудлууд өгөөд байдаг гэсэн эсрэг талаас нь Forge Drive-аас страйкийг өгсөн. Нокдаун өгтөний байж чадсангүй. Энэ нэт хийсэн дөг. Ямар гоё нок байсан бэ сая. Нарийнхан цагаар нь бүр нээдэрийг оруулж ирсэн. За ойртол димиш өгсөн эвгүй мессежийг өгч чадсан Aurora Gaming-ийн дөг. Frontline-ыг бол дааж гарч ирж чадчихээн. Ноншими бүрэлдэхүүн. За ойртоход хэцүү болцсон байгаа. TC өөр дээр smoke заасан. Ерөнхийдөө байрал тодорхой болсон гэсэн үг Aurora Gaming. Дараагийн нээдийг атгаад өгнө. За come on baby. За нээд даваад байна. Smoke нь яг дундаа суудсан байгаа биш үү те. Чулууны артлын cover-тай. За нэг дайнаал авчруул болох гээд байгаа. Тий. За Ноншим Aurora гэсэн тулаан бас нэлийн өнөөдөр гал гараад байгаа юм шүү дээ альтчихгүй. Ноншимийнхан 2 удаа Aurora-г даага гараад ирсэн. Гэхдээ дөг нөхцөл байдлыг бол 3 эсрэг 4 situation дээр оруулаад ирсэн. Сайн уншиж байна. За фүүрэгийн бууд. За модны навч хагаад нэлийн зай гарчлаа да. Гэхдээ тайвшрах болоогүй аюулын бууд дахиж орж ирэх магадлал нэлийн өндөр гэсэн чинь за эндээс чи пүү тийзийг нээд явж байгаа тамирчиндээ ноглоод өгчлөө. Дөгийн нээд зэрэг ариу ул байх уу? Нээд ихний нээд орсонгүй дараагийн нээд тараас нь Forge Drive-аас Flag Orch нокдауныг өгсөн. За single tap-д орж ирсэн Aurora Gaming руу Furia Sport хөнгөөгд буудлыг өгсөн Refuse Nonshim Red Force-ос Soy-ийг илүүдэд хийж чадсан. Forge Drive-ийн бүрэлдэхүүн нөгөө зүгээрээс Nonshim-ыг бас сэндвич байралд оруулаад ирлээ. За Revive дарж байгаа Duke шууд frontline дээр дааж тоглохгүй юм бол одоо юу нь ил болсон байгаа. Машинтай эргэлтийг хийж байна. Хамгийн гол нь Furia-гийн урд талаас одоо S2G ороод ирэх юм бол гоё байна да гэсэн. Йоо! Nice! За ороод ирсэн дээ. Энэ оронд чи Aurora-д маш гоё gap гараад ирсэн дээ. S2G. За Furia-лөө нэлийн дарамтлаад ороод ирсэн болохоор Furia-гийнх нь буудах, өнгөж буудах зай гарахгүй болсон. За хажуунаас нь дөг орж ирээд нийтүүдийг оруулж өгöd байгаа. Молли гоё. Furia-г баг дундаа ээж байгаа л эндээс элемнэд болох боломжтой байна гэсэн чи дөг гараасаа буудалд аваад байгаа гэсэн чи суудлаа солио ямар гоё сумнаас гаргачих вэ да. Гоё байна да. Refuse болон дөг хоёр frontline дээр бол тулж байлах юм байна да. Furia өнгөйхэд хэцүү байна. Араас нь S2G Sport. За дайрсан байдаг soft game бүгд ороод ирлээ. Айла цаас нуулан цустай хажуудаас нь drive by хийсэн хойно хигор хамгаалт дээр сууж байсан бол шинэ S2G ямар ч асуудалгүй гаагаад өгдөг юм шүү дээ. Soft game. Хүй. За сонсгүй юм үнэндээ бисаа гайхлаа шүү дээ. Амар зөрчлөө манаас алгүй. Forge Drive зөвхөн Aurora Gaming руу цогцолтыг өгөх мөргөлтийг хийн. Гэтэ энэ мөргөлтөн дээр топ руу эхлээд анхаарал хандуулж байхад Aurora Gaming-ийн backyard-ын хамгаалт бол ер нь Forge Drive-ыг бол юм хийхгүй байх гэж бодож байна. За код явсан хоёр машинтай. Хамгийн хөл зай флаг цугтаа зүүн дараа давхад байна. Гэтэ яахгүй байдаг топ Refuse нокдауныг өгч чадсан топтоо Copper Strike хийсэн байл хүй зайфа давхар нокдаун болсон Forge Drive-аас хоёр тамирч үлдсэн байгаа. Backyard-ны тамирчдын гал солилцоо үнэхээр сайн байна. Aurora Gaming илүү үнэхээр илүү хийж чадчих. За тоогч бүр эндээс чи бүр дроон дээр гарч ирээ килийг нь оруулаад ирсэн IQ дээр slide spray суглаа таг өгөөд байна да. Сумгу олцсон баруун дараа blue zone унаад авчихад энэ IQ-гийн байр тодорхой бас араас нь sprayсэн топ бол IQ худуулаад өгч байгаа юм байна. Лоббинь шууд шилжүүлснээрээ T24 ганцаараа торнамент дээр үлдсэн байгаа. Нөгөө талаас S2G-гээ давталгаа ороод ирэн. За энэ дээр stack таваад байгаа Aurora Gaming бэлтгэлтэй байгаа.
Камикадзе Lost баруун зүгээрээс нь хаамсыг бүргэлтэн дээр backyard-аас хоёр тавьж байгаа алдаг хэлэн. Чихад ороод ирлээ. Lost бүргэлтэн дээр 3 тавьжтай араас гадсан refuse reaction-члаа. Арын тавьж ирсэн гэсэн мэдээллийг авч чадсан боотлын өгсөн trade нь ороод ирлээ. Ажраас нь за амжилттай арын trade бол бэлэн байгаа шүү. S2G хаамсыг жигүүрийн хамгаалт дээр сууж байгаа. Аврора геймийг зөрүүлээд нээд. За түүх арай таймтай өгсөн үү? За бүгдөө оруулж өгч чадсангүй гэхдээ килээ тооцоолсон байгаа Fort Drives-ийн соло тамирч. Жигүүр дээр нь хүлээгээс угаатай T24 гэдэг хийж топ. Жигүүр дээр хамгаалт хэрэгтэй 3 сэвтэр уулан сайн дааж ийн Аврора геймийг. Түүх болон 2 багийн импактыг аваад шүү дээ. Камикадзе. За альвэ? За багхан дэмэж. Альвэ? Come on. Альвэ хонгор байна. Дараагийн нь. Ёол. Яа, багхан дэмэж төгөөд байна да. Топ цаан T24-тэй байлтаад байгаа. За нийтүүдийг бол араараас нь угсраа шидээд байна да. T24 чи refuse-ийг дуусгаад авчиж байгаа юм. Гэхдээ за тоглогчийг бол араас нь угаагаагүй. Камикадзе ажуулсан Зёл руу страйк оруулаад ирлээ. Хаамсыг болон S2G болон Fort Drives гэсэн хоёр squad Авроратой зэрэг байлдаад байна. Хоёр жигүүр дээр хоёр фронт дээр Аврора геймгээс дөөг болон тоопнор хамгаалан тоглоно. Дөөг дээр бас нэлээд том ачаа ороод ирсэн хоёр тоглогчтой уучаа болох ёстой. Гэтэ топыг хамгаалаад backyard-аас нь барьж өгөөд шүү дээ. 100 шахахад богинохоо хугацаа 10 секунд л тисчээ. Тэгэл боллоо. 10 секунд л тисчээ. Залуусаа. Яа, хаамсангийн дөөг дээр ороод ирлээ. Топ ганцаараа үлдсэн байгаа. За T24 гэдэг залуу чинь бүр үнэхээр гайд тарч чадлаа. Топыг бол тэндээс юусоо тосомж үзүүл чадсангүй шүү дээ. T24 бариад байна да. Топ жоохон барьчул болно. Удахгүй play zone-араас шахаж орж 45 секундэд хаалтанд ороод ирж байгаа. Баруун дарсан T24 буудлыг үгээд топ руу strike ороод ирлээ. Хивтэй coverлоод амжинд хитарах момент байна. T24 өнгийнх юм бол араас нь S2G Sport T24 гэлэндээ твахих боломжтой. Age-opны cover-т орсон. Түүнд нэг smoke үлдсэн. Fade болох хугацаа сүүлийн 10 секунд. За шинжлээд авлаа 40 секундээр гүүндээ S2G cross дээр барь T24 байх өгсөн. Топ хоёр лугаа гараад ирлээ. Цог зүүнтлийн cover дээр RB-ний ардаас тоглоё гэж байгаа юм байна. Smoke-тоос юу ч гэсэн зүсээ гараад явцсан. Гэтэ харагдсан уу? За ер нь бол мэдэгдэж байгаа юм байна топ-ийн байр. Мэдэгдэж байгаа юм. Age-op руугаа За 1-2. За 1-2. Хийдэн штэ топ иймэрхүү нөхцөл байдал дээр тоглолтын 8 шахаан дээр одоо тоглоно S2G. За 9 stage одоо шахаж эхлэхэд тун богинохоо хугацаа S2G Sport хаамсыг. За энэ range бол хүрчгээр юм байна. S2G нээдтэй байгаад байна. Эндээс топик бол за эндээс чи яа Камикадзег унгаагаад авсан бол нэг эсрэг нэг situation орж ирэхээр байла. Унах ойрхон байла. Хаамсыг санаа бол гоё байна. Доогууraa спрейд бол харагдахгүй байгаа. За банд ч орож байгаа. Камикадзе баруун талын модны артлыг ороос өнгөсөн толгой харагдсан. За энэ дүүл бол чухал шүү. Топос айжина Камикадзе өндихгүй байдаг страйк явсан. Камикадзе топыг аюулгүй болгож өгсөн. Аврора гейминг. За 2 дугаар орон дээр унсан. Өндөр килтэй айхтар тоглолт хийсэн шүү. Гэхдээ Tianboy Sport энээс илүү сайн тоглолчид энэ байрлалаас гарах ёстой болж ирлээ. Гарах боломжийг эндээс win хаагаад өгсөн. Asian нокдаун болж байгаа. За энэ дотор QC байгаа гэсэн мэдээллийг авсан байдаг. Win DBS-тэй зүүс араас нүгч байгаа. За өрөөнд байгаа тоглолч бол мэдж байгаа юм байна. Зүүс эндээ сприт гэхдээ шоткон дугаар шилжүүлсэнгүй. Энэ 416-тай зүйлүүд бол яваад байдаг. Win DBS-тэй баруунаас өгсөн хоёр талаас нь зэрэг ороод ирэх юм ба таймыг таарсангүй. Эндээс барайд авч байгаа. Win-тэй нэг situation-тэй улаас ихсэн инфо дээр би зөрөө ороод ирнэ. Цаашлын өрөөнд байгаа спритээр орсон drop shot хүлээж байсан бол Win-ийг нь бол барьж авснаар 4 kill point-ыг дангаараа тоглож байгаа юм байна үзэгчтэй. Flash Win-гээ залуу. Tianboy Sport-ыг бол wipe-out хийсэн. За overall ranking top 4 дээр Аврора Gaming орж ийн. Тэд placement-ээс 4 он авалтыг бол нэмэлтээр тооцоолоод унаад өглөө. Rita Godlike-ийн 3 өдөөс энэ chicken dinner-ыг Turco-с авчирч өгч чадах уу? За миний бодлоор бол энэ бол 5% гэж харагдж байна. 5-аас бага байж магадгүй. Самвей тэр тоглогчийн мэдээллийг авсан одоо багийнхаа тамирчтай дуудаж байна. Энд тэгчүүд баяраа тэмдэглээд эхэллээ байна. Нэг эсрэг 3 гэсэн харьцаа шүү дээ. Cover байхгүй. Бараг 100 даа өгөх хаа. За Rita үзээд алдаг гэсэн сонголтыг хийж байгаа юм байна. За пандаж авсан. За Рита энэ зон шахуулаад байгаа. Унхан тодорхой хаа 3 үнэтэй зэрэгдүүлсэн. За эндээс ч хүүс самыг унах сэлфор ганцаараа үлдсэн байгаа даа. Нэгээс нэг яа бас. Ивүүтүүлж шүү бас. Амрууга алгадуулхан төглөө дөнгөж саяхан цаа. Баяраа тэмдэглээд ихэл үүдэ гэж хэлж байсан. Зоныг бол захалцсан 3 төгстэй ш төр бол. За тоглолтыг ер нь бол одоо гартаа авсан байгаа баг байхгүй байдаг. Refuse руу оронгоцон e-sport-оос өнгөөгөө гараад ирсэн. Килийг тооцуулсан.
Aurora Gaming. За Торгос 250 метрийн зайн дээр байгаад байдаг. За нээд ороод ирлээ. Бас лайвлтай нээд Орангуцан багаас бол гаргаж өгч чадж байна. Хажуунаас Зиол бариулчлаа. Scarface буудлын амжилттай. Гэтэ гараа дуусгаад үг гэхэд бол боломж байхгүй. Орангуцан харин энэ кил мессежийг уншсан байх магадлал өндөр шүү дээ. Сая килийг гүйцэгээд авсан болохоор тим хит гэдгийг бол мэдж байгаа. Довтлооны сөрөг довтлоод гарсан байгаа Орангуцан. За Зөөхрүү 4 ороод ирлээ. Өвжи багийнхаа энэ байр дээр суудын цаан пантараа үлдсэн байсан. 10 удаа дүүлсэн боловч Орангуцангийн спорт дагаа гараад ирж байгаа юм байна. За энэ жижиг алдаан дээр шууд дуусгач шүү. 104 ортой. За ULF мичиг үзүүлээд эндээ сөөз модны арт cover-ыг авсан байгаа. Араас нь TZ өнгөлөхгүй байгаа. Хубинийг бол бариад босгоод оруулаад ирсэн шүү дээ XTY. XTY баруун талаар моорн дээр Смоквэр модод өгчих юм бол илүү хоржтой байх юм биш үү гэсэн чинь энэ хортой тоглож байна. Одоо гарч ирж байна. Soiz SRK дээд ороод ирлээ. Моорн дээр доктаврыг хүчаасан зүү дарсан. Joker-ийг даасаа. 3 дахь тавьч Schweppix юу байх вэ гэсэн Spoke-тэй дартаас бодлыг өгөөдөөсөн. Алаллаасаа нинжа шиг л Spoke-ийн цаанаас болцоор байгаа. Энэ удаагийн ялтыг Nonshin Red Wars авч чадж байгаа юм байна үзэгчтэй. За өнөөдрийн эцсийн тоглолтын Chicken Dinner-ыг оруулаад ирлээ. Nonshin Red Wars өнөөдөр 2 дахь Chicken Dinner-ыг бол амсаад авч байна.